сайн байцгаана уу? Хэлгүү орчуулагч байна. Энэ сугаараа бодит болсон гэмт хэрэгүүдийг баримтад тулгуурлан шүүхийн эцсийн шийдвэрт үндэслэн хүргэж байна. Өнөөдрийн бичлэгээр бид Өмнөд Солонгосын орчин үеийн түүхэнд хамгийн харгас нийгмийг бүхэлдэн зочроосон гэмт хэргийн нэг шүүхээс бүх насаар нь хорих ял авсан Юу Янчол хэмээх этгээдийн бодит хэргийг ярих болно. Юу Янчол нь 1970 онд Өмнөд Солонгост төрсөн. Түүний хүүхэд нас тогтвортой байгаагүй. Гэр бүлийн орчин зөрчилтэй, хүчирхийлэлтэй байсан талаар шүүхийн баримтад дурддагсан байдаг. Тэрээр бага наснаасаа эхлэн нийгэм дасан зохицох чадвар суул, бусдад итгэх итгэлгүй нэгэн болж төлөвшсөн гэж сэтгэл зүйчид дүгнсэн байдаг. Залуу насндаа Юу Янчол хэд хэдэн удаа хулгай, дээрэм, хүч хэрглэсэн гэмт хэргээр шоронд орж гарч байсан. Гэвч суллагдсны дараа нийгэмд иргэн нийлэх бодит дэмжлэг хяналт хангалтгүй байсан нь түүнийг дахин гэмт хэрэг гүйдэг суур нөхцөл болсон гэж үздэг. 2003 оноос Юу Янчолын гэмт үйлдэлүүд илүү ноцтой хэлбэрт шилжиж эхэлсэн. Тэрээр анх ганцаараа амьдардаг өндөр настай хүмүүсийг онилон сонгож байжээ. Түүний арга барил нь энгийн мэт боловч маш аюултай байсан. Юу Янчол нь ус, цахилгаан шалгагч, засварын ажилтан, төрийн байгууллагын ажилтан гэж өөрийгөө танилцуулан ахмад наснуудын итгэлийг олдог байв. Хохирогчид түүнийг сэжиглэх шалтгаан бараг байгаагүй бөгөөд үүний дараа тэрээр гэрт нь орж санаатайгаар амь насыг нь хөнөөдөг байжээ. Аллагын давтамж нэмэгдэхийн хэрээр Юу Янчолын зан авир илүү харгас төлөвлөгөөтэй болж эхэлсэн. Тэрээр хохирогчдыг урьдчилан судалж ганцаараа амьдардаг эсхийг нь шалгаж ойр хавьд нь хинч байхгүй хүн анзаарахгүй цагийг нь сонгодог байв. 2003-аас 2004 оны хооронд өндөр наснуудын дараалсан үхэл Сөүл хотод бүртгэгдсэн ч эдгээрийг анхандаа байгалийн шалтгаантай гэж үзсэн тохиолдолч байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Юу Янчолын хохирогчдын бүлэг өөрчлөгдсөн. Тэрээр өндөр наснуудыг биш биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг онилох болсон байна. Шүүхийн материал дурдсанаар Юу Янчол эдгээр эмэгтэйчүүдийг нийгэмд хэрэггүй хүмүүс гэж үздэг байсан бөгөөд энэ нь түүний дотоод үзэн ядалт буруу ойлголтыг илтгэнэ. Тэрээр эмэгтэйчүүдтэй уцаар холбогдож, уулзах газраа тохирч өөрийн байранд эсвэл эзгүй газар аваачдаг байжээ. Юу Янчол нь алалгуудаа алах, хутга, төмөр багаж ашигласан нь шүүхийн баримтаар тогтоогдсон. Тэрээр хохирогчдыг амьдаар нь тамлан зовоож, цогцыг нь хэсэглэж, устгах оролдлого хийж, онц харгас аллагын үйлдэлүүд хийдэг байсан нь тогтоогдсон. Энэ нь шүүхийн зүгээс түүнийг нийгэмд дахин хизээж буцаан оруулах боломжгүй этгээд гэж дүгнэхэд гол нөлөө үзүүлсэн юм. 2004 онд нэгэн биеийн үнэлэгч эмэгтэй сургаггүй алга болсон хэрэг мөрдөгдөж эхэлсэн. Цагдаа нарын анхаарлыг татсан зүйл нь тухайн эмэгтэй хамгийн сүүлд холбогдсон утасны дугаар нь Юу Янчолих байжээ. Түүнийг баривчилж байцаах явцад мэдүүлгүүд нь зөрчилдөж, байршлын мэдээлэл нь таарч, эд мөрийн баримтууд илэрсэн. Юу Янчол бүх аллагуудаа эцэст нь хүлээн зөвшөөрч цагдаа нарыг цогцос нуусан газрууд руугаа өөрөө дагуулan очжээ. Албан ёсны мөрдөн шалгалтаар нийт 20 гаруй хүнийг алсан. Үүнээс 15 хүн нь албан ёсоор батлагдсан бол бусад 5 нотлогоон дутмагч өөрийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэж тогтоогдсон. Энэ нь Солонгосын орчин үеийн түүхэнд хамгийн олон хүн амьд хүрсэн цуврал аллагын нэг байв. Юу Янчолын шүүх хурал Солонгос даяар шууд дамжуулалт хэвлэл мэдээллийн төвд орж байлаа. Прокурорын зүгээс цаазаар авах ял
нийгмээс бүрэн тусгаарлах шийтгэл шаардаж байв. Хохирогчдын арга гэр шүүхийн танхимд уй гашууд авцсан уучлалт хүссэн ч хүлээн аваагүй. Мэдүүлгүүд өгсөн нь олонний сэтгэлийг ихэд хөдлөгсөн. Шүүх Юу Янчолыг олон хүнийг санаатайгаар онц харгас аргаар давтан үйлдсэн гин буруутай тооцож бүх насаар нь хорих ял оноосон. Өмнөд Солонгос цаазын ял гүйцэтгэдэггүй тул энэ нь хамгийн хүнд бодит ял юм. Юу Янчолын хэрэг бол нэг хүний сэтгцийн эмгээс илүү нийгмийн хяналт сулрахад ямар эмгэнэлт үр дагавар гарч болохыг харуулсан бодит жишээ байлаа. Энэхүү бичлэг нь айдас төрүүлэх зорилгогүй бөгөөд зөвхөн бодит баримт шүүхийн эцсийн шийдвэрт тулгуурласан болно. Хэлгүй орчуулагч үнэн чимээгүйгээр. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Манай сувгийг дагаж лайктаар сэтгэлдээ үлдээвэл бид илүү хурдан илүү чанартай бичлэг хийх болно. Баяртай.